답은 에리틴. 답은 에리틴. Эрдэнэт сүргийн эзэн эрхэм хүндэт малчид төлчдөө. Та бүхний бие амар амгалан Тавтай сайхан хаваржиж байна уу? Монголын үндэсний радиогийн 5 гэрдэн нэвтрүүлгийн 44 дахь хаврын 6 дахь дугаар Хэнти аймгийн Дархан сумын нутгаас дуурч байна. Эх орон минь баялаг таниун, эх нутаг минь яруу сайхан гэж Монгол орныхон достой ангир говьрхог нутгаар хадруулж явхад өвсдөө тоостой өөхтөө тарханж газар байх юм. Тэжээл бордоо өв сэвийг сургалсан жайлууд зөндөөн байна. Бидний явж байгаа энэ л Дархан хан уулын үлмий бэлд бол шивэ хэлгэн дөрөө шүргээд л тунчиг сайхан байна да. Жаахан дорн зүгрүүгэн зээри хондлоо үл мэдэг цохолзаад ёстой л нэг ам дүүрэн бэлэгтэй хавар өгнөж байна. Ингээд налгархан хаваржаанд дохолсон нэгэн малчны хотонд бууцгаая. За энэ жил сайхан хавар юм да. Тийм байна. Энэ жил сайхан л хавар болж байна. За мал төллөө Төл бойжуулаад энэ жил одоо ер нь манай эмтэх 70-80% л баг болчоол байна. Ер нь энэ жил арга ажиллагаанч гайгүй юм шиг байна дөө танаа. Энд ч бас сайх жил сайн байна. Тий, энэ өвөл бол бараг л намар шиг сайхан өвөл болсон. Зөв. Танах чи хинэх гэдэг айл гинэ? Манайх Батхуу гэж айл Дархан сумын 2 дугаар багийн малчин Бат сайхны Батхуу гэд. Тий, намайг ариуна гэдэг. Ерөөсөн энэ тхи айл уу танах? Тий. Манайх унган Дарханы айл. За. Одоо айл гэр болоод 16 жил болж байна да. Багасаа л одоо мал дагав та бас сум суурнгаар ажиллаж байгаа төдөөөр үү? Багасаа л ер нь малчин да. Манай хүний аав ээж малчин, манайхан бас малчин. Ер нь хоёр талаас нь малчин л удамтай. Маллаад явхад өнөөдөр ч бас энэ нэг үеигүүд бол малчтын амжиргаа их сайхан болчихлоо шүү дээ. Тийм ээ, бид нар бас одоо бид хоёр чинь одоо 30-78 та хүмүүс гээд бид нар бол бас урд үеийн малчтайг бол ер нь их азтай. Тэр үе нэг хэсэг бас засцууд 2000 он гэхэд ер нь засцууд бас жоохон хэцээсэн. Одоо бол бид нар бол бас цаг агаарч бас сайхан малын үнч бас нэг үе бодвол дайжгүй ноос ноолуурч бас дайжгүй байгаа болохоор бид нар бол бас энэ цаг үедээ бол бас дайжгүй л ер нь амьдарч байгаа. Энэ зөв юм малчид бидний үеийн малчид бол тий. Харьцангуй отор нүүдэл багтай ачаал багтай байна удаа гэж харж байгаа. Энэ нутгийн малчтыг бол сайхан нутагтаа суугаад дээрээс нь та бүхэн ч бас хоршиж хамтарч сайхан ажиллацгаад юм байна. Тийм ээ, манайхан ер нь бол засцууд ер нь бол гайгүй Хэнти аймгийнхаа урд сумд болохоор ер нь баг олон жилийн дунд ч орчим ер нь цас ер нь гайгүй өвлждөг. Тий. Одоо ингээд хүүхдүүдээ мал дагуулж байна уу? Ер нь энэ сайхан нутагт бол малчтын тоо ус чамгүй л нэмэгдэж байгаа юм байна. Нэг үе чи бас мал маллахын цөөрч байлаа шүү дээ. Ааха, тийм ээ. Ер нь бол одоо ер нь манай яг энэ Дархан сумын хинжээнд ер нь залуу яг манай иргэн тойрон ер нь залуу малчид ер нь их шүү. Нэг үе бодвол залуу болоод байгаа. Тий, тэгээ ер нь орчин бас өөр болохоор бас
амьдрах орчин мал бидний байгаа орчин эдлэгээ хэрэглээ ер нь докторстай гайгүй болохоор ер нь тэгээд амьдралын шаардлагаар ер нь тэгээд удам дагаад малчид ер нь их бас гарч байна залуу малчид. Танх хэд хүүхэдтэй? Манайх 2 хүүхэдтэй. За. Мал даах хүүхэд байна уу? Одоо том маань 16-тай, бага охин маань 5 дугаар анги. Ер нь бол сургууль төгссөн болохоор мэрэгжлэр хэдэн жил ажиллаж ер нь бол хөдөө гарна гэл ер нь тэгдгээ. Том хүн үү? Тэ. Ийм сайхан нутагт мал сүрэг өсөн үрчгээс яах вэ? Малчдын амжиргаа, эдлэж хэрэглэж байгаа унаа техник, зөөврийн орон сууц энэ тэргээд хот суурин газраас дутах юм ердөө алга. Бас нэг сайн тал нь сүүлийн жилүүдэд залуу малчид хийгээд мал маллах залуусын тоо өсөн нэмэгдэж байгаа нь тунчиг сайхан санагдаж байлаа. Одоо бол бас харин орчин цагийн залуучууд ер нь бас их сургууль төгсөөд мэрэгжил боловсрлаа эзэмшээд малаа дагхан дагаад бас аль амьдрах чадвар хаана амьдрах юу чадвар гайгүй тэндээ бас тэрийг ойлгоод бас малаа дагхан дагаад хөдөөний амьдралч бас тийм ч бас муу биш боломж юм байна бас. Одооны хөдөөний малчид бол төв суурин газрынхантай адилхан ундгийг унаад өмсдгөө хийдгээ хийгээд бас боломжийн л амьдарч байгаа болохоор бас дуртай байх шиг байна. Энэ төр засаг гэдэг юм уу? Сум орон нутгийн өдөрлөгүүд энэ баг бригадын дарганаар малчдынхаа энэ амьдрал ахуйтай хэр уялдаж ажиллаж байна. Та нартай хэр хамтарч байна. Та бүгдийн хүсэл зорилго гэдэг юм уу? Та нарын үгийг хэр сонсдгийг ер нь төрийн энэ байгууллагууд малчтан хэр дэмжиж ажилладаг. Одоо бол бас харьцангуй ер нь бол нөгөө мэдээлэл их болцсон, сошиал их болцсон болохоор бас их дэмжиж ер нь бол ойрхон байдаг. Одоо ихэнх хөдөөний суурин айлууд бол ер нь бол интернеттэй. За интернет бүр байхгүй арай жоохон алсагдлан бодвол гэхэд хэр баргийн айлууд утас шөрмөстэй. Тийм болохоор ер нь бол гайгүй. Төр засаг баг суурин газрууд бол ер нь их ойрхон бас. Тий. Манай Хинтээ аймаг Дархан сум гэхэд ерөнхийдөө бол суурин газруудтайгаа ойр болохоор бас их нааштай. Тийм байна. Та бол одоо айл гэрийн эзэгтэй хүн. Сүүлийн үед энэ гендер энтер гэл одоо хөдөөгийн эмэгтэйчүүдээ бас дэмжинэ гэдэг юм. Хавар төлчтийн семинар энтер гэл болдог байсан. Сүүлийн үед тиймэрхүү юмнууд болж байна уу? Тийм юмд алхир оролцож байна. Оролцсноо. Сүүлийн 2 жил энэ өвчнгээд ерөнхийдөө жоохон бага байна тий. Түүнээс болол ер нь бол оролцсон залуу малчдын чуулга уулзалт, семинар, эмэгтэйчүүд гээл явнаас. За тэгээд ер нь цаашид та юу гэж бодож байна? Ингээ сайхан маллаад явхад бэрхшээл ер нь ямар байна? Мэдээж хэрэг бэрхшээлтэй зүйл юмнууд байлгүй л яах вэ? Ерөнхийдөө бол бэрхшээл гэж бол бас байна. Гэхдээ эзэн хүнээс авах их гол шалтгаалж байна. Өөрсдөө зөв амьдрал ажил төрлөө хийгээд явбал бас болж л байгаа. Нөгөө талаар бас энэ жил бол гайгүй байна. Ерөнхийдөө бас жоохон отор нүүдэл бас орж ирнэ. Тэгээд засаг захиргаа баг орон нутгаас бас зохицуулна. Дулаан сарвч үхий хот юугаан дүүргэн тоглосон цаваа төлийн дунд сэтгэл тэнүүхэн яриа зогсож байгаа энэ эмэгтэй бол Дархан сумын малчин Батхүүгийн гэргий ариуна. Алсын отор нүүдэл гэж санаа зовхгүй. Бэлчээр усны хөрөлцөө хангамжих бэрхшээл харьцангуй бага юм. Айл хотлоороо жаргал дүүрэнгийн нутаг ёстой л нэг амар амгалангийн далай гэмээр байна. Монголын үндэсний радио 5 эрдэнэ нэвтрүүлгийнхээ 44 дахь хаврын 6 дахь дугаарыг Хан Хинтээ аймгийн Дархан сумын нутгаас үлдэн явууллаа. Нэвтрүүлгийн хөтөч зохиорд нь найруулагч Оюун Цэцэг.